За энэ хэсэгт тэгээд манай угаасаа монголчууд маань ярьдаг шинж тэмдгээр нь бас ингээд малд бол одоо нэршлүүд өгдөг шүү дээ. Энэ бол одоо мэдээж улаан халзан тугал байна. Тэгээд халзаатай гэдэг нэр өгч тийм лээ. За халзаатай. За юу вэ халзаатай? Сайхан амруу. Халзаатай өглөөнийхөө цаа өндөг уусна уу? Юу үнэхээр хөөрхөн тугал байна. За бид өнөөдөр ямар сэдвийн хүрээнд ярилцах гэж байгаа гэхээр мэдээж хаврын үйлрэл болсон байгаа. Монголчууд бидний хувьд гэх юм бол бас хаврын бас төлөлт бол ихэлсэн байгаа. За халзаа төвтөр ямар хөөрхөн дагуулаа хүрээд ирвэ ирэхээ. Харин тийм ээ. За ингэж хөөрхөн юм бэ. За тэгэхээр өнөөдөр бид мал төлөөлж байгаа энэ хаврын цаг улирал уран дулаан цаг ирж байгаатай холбогдуулаад бид нэгэн сонирхолтой мэдээллийг хүрэхээр зочноо ирсэн байна. Тэгэхээр манай студид нийслэлийн тэргүүний фермерч Сүрэн даваа хүрэлцэн иржээ. Танд өглөөний мэндийг хүргэе. Сайхан хаварж байна уу? Сайхан хаварж байна. Сайхан хаварж байна. За манай өнөөдөр ирсэн энэ халзаатайгийн хувьд хэдэн настай эсвэл одоо хэдэн сартай тугал вэ? За энэ одоо 20 сар болоог бол тоглол. Тэгээ 20 онжгоо тоглол. Тэг ингээд шинэ нэмрийн гож тоглосон шинэ өхөрний анхны төл. Та хэдийн үед гэх юм бол одоо энэ хаврын үйлрэлд энэ цаг үед бол одоо их л ажилтаа байгаа да. Яг л тэгэж ер нь байнга л ажилтаа. Одоо яг дамаа энэ хаврын үйлрэл нэг мал төлөлтийн цаг байдаг учраас ерөөсөө ажил ихтэй л бай. Он гараад ер нь хичнээн өхөр тоглолоо. Он гараад одоогийн байдлаар нь 20 өхөр тоглолцоод байгаа. Тий. Ер нь бол нэг 30-аад өхөр 30 гаруй өхөр тоглолцсон. Тэгээ ерөнхийд нь бол бид нар бол мэдээд байгаа. Тэгэнгүүт эн чинь бас их сайхан ухаан байгаа шүү дээ. Бид нар бас одоо тоглолсон тохиол бас ихтэй нэрхэн яаж байх вэ? Хандхуу тэгэл одоо ой манай халзаатаа намайг бүрийг авч чирэхнэ. Тэгэхээр тэр ухааныг бас та бидэнд бас танилцуулахгүй юу? Хүн одоо малаас одоо хүнээс илүү ухаантай штэ мал амтэн ч одоо тэгээд өөрөө тэр одоо юун дотор хөр дотроос ихийгээ очиод хөгчин тэгэл ихийгээ хөгч уугч өхөн дээрээс нь нэмэр одоо ингээд 3 сар болгоод ихээсэн салгах чинь тэгээд ихээсэн салгаад угжин юу уугч өхөж байгаа тэгэл бүр ямар ч сүгөө хөхөн бачин өвстэй жилэндээ ороод гүйцэд ороод ирэхээр тэгэл 100 эдгээр шин том болол бэлчээрт гараа явчих штэ хөө танай хувьд одоо 30 гаруй өхөртэй гэж байна. Тугалахаар ер нь хичнээн хэмжээний тугал гарах уу? Зарим нь одоо ихэрлэн гэж байна үстэй тий? Өхөр бол ихэрлэн л тий. Манайханд бол тийм эрхэлжсэн тохиолдол байхгүй л тий. Ямар хөөрхөн юм бэ үс? 60 гаруй одоо 30 гаруй өхөр байгаа гэсэн үү тий? Тий, сайлын үнэ байгаа гэсэн. Би шинэ багт өдөө өвгөнд байхад бас нэг 30 гаруй сайлын үнэтэй байдгүйсэн. Өглөө 5 цагаас нэг 8 хүртэл бараг 3 цагийн дөрш сая шүү. Тэгээ 2 3 хүн үнэгээ саадаг байсан болохоор чинь. Тэгээ би шин туглаа бариад ингээд хүлээгээл тэгэл оюу ингээд туглаа уйж явах тохиолдолд хөл дээрээ гიშүүлэхээр. Тэр мэдрэмжээр үнэхээр аимшигтай мэдрэмжээ. Тэгээд эдний чинь бүр юм ингээд гიშгчээд бүр ингээд дараад идэх байхгүй. Тэгээ одоо энэ маань бидний одоо энэ юу яаж байгаа фермерүүд өхөр бол ерөөсө туглаар энэ нэвлэхгүй шүү дээ. Оо тийм эвл. Тийм эвлэхгүй шууд нөгөө ихтэн тэжээлийн тавьж байгаа л өөр нь саагаад өөрөө эвлчин. Оо за. Яг таны хэлсэн чинь санчлаа. Би чинь тугал үнэ эвлэгдэг байсан бохгүй юу? Тийм тэр бол яг Монгол өхөр нэрж үзээ. Тийм Монгол өхөр туглаараа эвлж яадаг. Тэгээ эднэр бол одоо гүрт сурцсан. Эхүүд нь ч тэгээд эвлээд нөгөө саагаад сурцсан. Тэгээд цахилгаан салтууранд ороод. Тэгээ цахилгаан салтууртай. Цахилгаан салтуураар сагдаад. Таны хувьд одоо малчин хүний хувьд, фермерч хүний хувьд энэ сайхан мал сүргээ аривжуулах энэ фермерч хүний хувьд хамгийн сайхан юм нь юу байдаг вэ? Тэгэл одоо малын фермер дотроо тэгэл хэдэн төлөө туглаа үнэгээ саагаал хэдэн туглаа наашаа цаашаа ингээл яаж тэгэл фермер сүү цагаа идэг өрөмт тарган ааруул зөөхийг юу ягаал одоо манайх үйлдвэрүүд гадаа ирж авдаг шүү дээ. Сүүний үйлдвэрүүд Апо компани, Сүү компани тэд нар ч бас бидний ажлыг бас хөнгөлөлөд өгч байгаа байхгүй юу? Нэгдүгээртээ, хоёрдугаарт бас явтай сүү цагаа идэг бид нар бас зохиосондоо өөрснөө бас нөгөө гэр бүлийнхаа хэрэгцээнд сүү цагаа идэг хөөрүүлээд идэж байгаа дааруул дург. Одоо ч гэсэн тэгэл тарга угаал сүүгээ угаал. Тэгэл малаас малынхаа үр шимийг ашиг хүртэл байна гэдэг чил тэгэл бидний л одоо малчин үнэлж аргалт тэр шүү дээ. Арчилгаа ер нь хэрэг шаарддаг уу? Арчилгаа ер нь шаардлага өндөр. Тэгээ одоо эдгээр нэг Монгол малтай адилгүй шүү дээ.
Одоо Монгол малчин бол хээр талд бэлчээртэй яаж гэдэг. Бэлчээртэй гараад бэлчээртэй гараад эдгээр чинь бол ерөөсөө л хүний гар харна. Ерөөсөө тэгэл арчин дороо юу ачин одоо сүм их нь бол нөгөө сүүний чиглэл өхөр болохоор яг ихийг нөгөө бүтэн сүх хөөгч чадахгүй тэг хөөж галаас цацаг алдсан. Тэгэл бие мэн юу эвгүйцэн. Тэгэл бас энэ цогцоотой бас вакцины нийлүүлнэ тий. Нийлүүлнэ тий. Одоо ингээл 4 сар 5 сараас эхлээл вакцинд ерөөсөн бүх мал вакцинд ордог. Тэгээд аливаа амтны бас нөгөө зулцэг болгон хөөрхөн байдаг гэж энэ ёстой өхөөрдөмсөө энэ камерлаар тэгээд манай энэ орчныг бүр ингээ гайхаа хараад байна тий. Бас хөөрхөн хөдөлгөөнтэй маа дөнгөж 20 хоногтой гэсэн мөртлөө. Зинат өөрөө манай хүүгийн тоглолтоо. Ямар санд бид нар содоо уулаа гэдэг байхгүй. Содон уулаа. Манай хүүг содоо гэдэг байхгүй. Тэгээд содоо уулаа л гээд. За өөчтөр халзаатай биш юм энэ чи содоо уулаа нэгтэй чи халзаатай гэдэг дааж наваа тоохгүй байсан юм аа. Өглөө тэгээд баригдахгүй тэгээд манай хүү чи өөрөө өөрт нь л баригдсан шүү дээ. Содоод баригдана. Тий содоод л баригдана ерөөсөө. Тэгээд содоо ингээл өөрөө очиад гараа ингээл дуутахад чинь гүгэл ирнэ. Ямар хөөрх юм бэ? За та бас бидэнд бас хэлэхгүй юу? Ер нь одоо хаврын үйлрэл бас тэд дундаа бас одоо ачаал ихтэй үе байгаа шүү дээ. Таны өглөө ер нь хідээс эхлээд орой хэд хүртэл юу хийж байна вэ? Их ажилтаа байгаа хаа. Өглөө одоо бол тэгэл 4:30-аас эхлээл сайландаа гарч ирдэг. 4:30 гэлээ. Бид чи яг ижилхэн сэрд юм биш үү? Тийм үү. 4:30-аас сайландаа гараад тэгэл одоохондоо бид хоёр чинь бол өөрснөө ажиллаж байгаа. Туслах малчин байхгүй одоо хоёулахнаа ажиллаж байгаа. Тэгээ яг цаглагаан салтууртай. Тэгээ цаглагаан салтуур чинь бас яг хүний ажлын хөнгөвчлөөд хордон шуурхай. Тэгээ бас ер нь бол гайгүй. Эхний өглөө бол нэг 4 цаг ажил үргэлжлэв шүү. Үнээг нэг цагийн дотор юу ачин тэгэл нөгөө тугал муглаа өгжин. Тийм тэгэл энэ чинь тэжээл мэжээлийн тавьж өгнө. Тэгэл өхрөө гаргаж бэлчээрт нь одоо чи хагас бэлчээрээр явж байгаа. Нөгөө цаг сайхан жоохон дулаарсан болохоор тэгээд жоохон хөл гарын ягаад бэлчээрт явж байгаа. Тэгээ өхрөө гаргачаа тэгэл нөгөө фермийн цэвэрлэгээ барьжлагаа ард дээр нь тэг бөө ажил байна шүү дээ. Тийм бүх цэвэрлэгээ гээл. Бэлчээрийн мал аж ахуй, суурин мал аж ахуй хоёрын ялгааг та тайлбарлаад нэг хэлээд өгөхгүй юу? Энд тэг ялгаа байлгүй яг одоо бэлчээрийн мал аж ахуй чинь бол нөгөө жилийн 4 уйлралд ингээд байгалаар хээрээр бэлчээ явчихна. Суурин малгай болохоор ч яхад өвөл хаврал ингээд юунд одоо манайх бол манай фермшин бол нөгөө хагас бэлчээрээ мал аж ахуй. Хагас малгайтай. Тэгээ дулаархаараа ингээд одоо 4 сараас эхлээд ингээд гадаа одоо хагас бэлчээрт яваад байгаа. Тэгээ өвөл намар 11 сар 10 сарын 20-д гэлж ерөөсө фермд ороо зогсчихно. Тэгээд нөгөө ямар ч гарахгүй. Яг нь өвлийн нөгөө 2-3 цаг бол нарлагаан зогсно. Тэгээ тэргүүрэл юу байгаа. За. Тэгээд энэ ферм ажилчин бол ерөөсө байнгын жилийн 4 үйлрэл байнгын үргэлжлэлтэй байдаг байхгүй. Одоо өдөөний Монгол юунд ч бэлчээрийн мал аж ахуй чинь бол юу штэ. Нөгөө 100 бол 100 жаал нөгөө цайлна юу ачин тэгээ намар болохоор нөгөө ширэх чинь. Энэ фермер юу чинь бол ерөөсөө жилийн 4 үйл зөнгөнкө саагаад юу саагаад байждаг байхгүй. Тий. Тэргээрэл юу ялгаатай гэсэн тий. За өнөөдөр манай студид төрөлцөөрсөн танд баярлалаа. За. За өнөөдөр манай студид нийслэлийн тэргүүний фермерч Сүрэн даваа хүрэлцэн ирлээ. Тэгэхээр таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Таарч ч гэсэн ажлын өндрөөс өндөр амжилт хүсье. Сайхан харж арай. За өнөөдөр бас оноо содоо улаан манаас ирсэн байгаа. Тэгээ содоо улаан гурлаа нэг сайхан сурчлага болох байгаа тийм. Содоо байхгүй болохоор одоо эзэн авах гарч байгаа. Юм аа. За